За сайн байцгаана уу? Инхүү манай ээлжид нэвтрүүлгийг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Өв соёл урлаач. Монгол өв соёл урлаач хамгийн өрнөлттэй баялаг бүтээгч мэрэгжил. Өв соёл урлагч асар олон талт. Антропологоос эхлээд environmental science хүртэл бүхий л сэдвийг хүндөхөр. Нүүдлийн ахуй амьдрал нь байгаль орчинтойгоо хослож амьдрах уран ухаан. Энэ нь тогтвортой хөгжлийн гол зорилтын нэг болохдоо climate action цаг уурын үзэгдэл. Тогтвортой хөгжлийн 13 дахь зорилтыг үр амьсгалын өөрчлөлт climate action өр нөлөөг багасгах гээд найруулгын орчуулгыг ашиглаж. Энэ climate action дахин хянагдах ёстой юм. За цаг агарын үйлдэл гэж бууж явах ёстой юм. За яач вэсэн таашгүй гинтийн ослын сүрлийн нөхцөлийг даван гитлэх зорилго монголчууд бидний хувьд бол ган хуурай шалтын гамшиг нүүрлэх нь тодорхой байх тул нөгөө нэг байгалийн гамшиг болох усны үерийн далай тэнгисийн усны түвшин өсөх аюулын ган цүлжилт хоёрын тэнцвэрийг хоёр талд таатай байх гарцсан далайн тэнгисийн усан Монгол руу татах гарц юм. Нэгдсэн үндэсний байгууллага дунд шатны төсөл 36 миллиард доллар байдаг. За ингээд усны төсөл нь 3 шатлалтай явна. Хоёр дахь дээр очихоор 72 миллиард доллар, гурав дахь дээр 108 болж байна. Үүнд хөгжлийн бүхий л талын гарц бүрдэлт, агуулга, санхүүгийн гинтийн за бүр авраг тэлэлт, таамаг, үр дүн харагдах юм. Доктортой хөгжлийн 13 дугаар зорилгын зорилтын хэсэг нь 13-ийн 1 гэсэн улс орнуудад тулгарч буй цаг уур холбогдолтой аюул осол байгалийн гамшигыг даван туулах, тэдгээрт зохицох чадварыг бэхжүүлэх гэж тусгагдаж. Индикатор буюу шалгуур үзүүлэлтийн хэсэгт нь за энэ нь 13-ийн 1-ийн 2-ыг биеинд онцгойлъё. Синдаин үйл ажиллагааны суур баримт бичгтээ уялдуулан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж хэрэгжүүлэх эсэх гэж байна. За 13-ийн 2-д болох дээр цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги төлөвлөлтөнд тусгах гэж зааж. Монгол улсанд юу ч тусгагдаагүй юу. Бид дөнгөж саяхан дараагийн 21 жил гантаа учрна гэдгээл сонсох төдий яваа. За дараагийн сэдв. Инхийг сахиулах ажиллагаанд Монгол орон мэрэгжлийн хэмжээнд за энэ нь Америкийн нэгдсэн улсад сургалт дүүргэсэн байх тул нэгдсэн үндэсний байгууллагын тогтмол цалин авах 2 дивизийг бэлдэх. За дивиз гэдэг чинь цэргийн их том нэгжийг хэлдэг. За хэдий тийм боловч дайнд 160 дивиз оролцдог. Манайда бол дивиз бол их том цэргийн хүчин. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын цалин авах тийм шаардлагыг хангасан 2 дивизийг бэлдэх. Харин гамшигаас аврах чиглэлд Японд 2 бригадыг бэлдэх. За Америкт мөн түнчлэн онцгой тусгай ангийн хэмжээнд хүн хүчний тоог бэлдэх, гамшигын бүсэд цагдаагийн хамгаалалт өрнүүлэх эмэгтэй болон эрэгтэй батальоныг бэлдэх. Үүний тулд англи хэлний сургалт их өндөр байх нөхцөл нэхэгдэж байна. За энэ нөхцөл condition гэж ярьдаг. Бүрдсэн хөгжлийг инженерч групп за миний яг өөрийн оролцоотой 12 жил үргэлжлсэн 12 жилийн дараа бид нар багтамтаа сэтгэл дүүрэн хэлэх зүйл бол энэ сургалт өндөр үр дүнтэй англи хэл дээр явагддаг топ сургуульд орох шалгуур Монголд үйлдвэрлэж болж чадсан. Одоо энийг энэ сургалтыг өөрөө өнгөрөөсөн өндөр оноо авсан менторууд аваад явчих юм аа. За өндөр оноо авсан гэдэг нь бол 100-аас дээш оноо авсан залуус ментор болж байгаа.
Тэгэхээр энэ хэсэгт бол Монголд энэ үйлдвэрлэл бий болсон учраас дивизээр нь, бригадаар нь, батальоноор нь бэлдэх боломж нэгтсэн. Времени на раскачку у нас нет гэдгээр 20 жил тасралтгүй Орос улсыг удирдах байгаа Путин ерөнхийлөгч 17 дахь удаага прямая линия буюу телевизийн эфирээр нийтэд хандах шууд хариулт цувралаа явуулав. Харин Орос улсад это не прямая линия, а наклонная линия. Он не слышит, не чувствует и не знает о реальности жизни. Гэд байдаг. Нөгөө талаар Медведев, Путин хоёр Орос улсад ядуурл хамгийн том шийдэх гол проблем мөн гэдэг. Орос оронд хэн байх нь, ямар дэглэм байх нь гэдгээсээ илүү Орос орон бидний хөрш, мөнхийн хөрш. Санаж дурсах бахархам түүх. Улс төр төдийгүй, удирдагчдын дунд төдийгүй, иргэдийн хооронд байсан тул гайхалтай, гайхамшигтай хөршийн харьцаа байсан. Одоо түүнийг 21 дугаар зууны бүтээлч, харилцан ашигтай, алсын хараатай, тохируулга бүрт нийцүүлж, хөгжүүлэх санаачлагыг нийлж, хамтарж, нягталж, өрнүүлэх гэдгийг үлдэж байна. Бид чадна. Монголын залуу үе үүгээр бахархаж болохоор Орос оронтой өрнөх хамтын хамгийн энгийн хөршийн, сайн хөршийн харьцааг энх тайвны түүхэн хуудсанд тод, яруу, дэлгэр ажиллагааг суулгаж өгнө. Энэ үүс журмыг миний журмын нөхөд бид олуулаа оролцож бүтээх болно. Бид чадна. Доктортой хөгжлийн 5 дугаар зорилго Gender Equality, гендер эрх, тэгш байдлыг хангах гэж тусгаж. Зорилт хэсэг 5-1-д бүх эмэгтэйчүүд октыг ялгуурлах, гадуурхах явдлыг таслан зогсоох гэж зааж. Монгол улс эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөндөх оролцоогоор дэлхийн улс орнуудаас 115-д жагсаж байна. Энэ үзүүлэлтээр тэргүүлнэ. Парламент их хурлд эмэгтэйчүүдийн 50% байхад тэргүүлнэ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл тэн хагасан байх нь өөрөө хөгжил. Үр дүн Нобелийн шагнал дагуулж дэлхий дахина Монгол танигдаж хамгийн өргөн хүрээний сурчилгаа болохоос гадна их 7 орн Монгол орныг нэрвсэн 29 тэрбум долларын өрнөөс өршөөгдөн ангижрах юм. Сэтгэх нь өөрөө баялаг. Орчин цагийн стратегийн батлан хамгаалах зөвлөл общепризнанный эксперт олон хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Эдвард Литвен би Монгол улсыг стратегийн нийслэлийн төв гэж үздэг гэсэн байдаг. За энэ гэрэлт хүний хамгаас хамаатуулан онцлсон нандин үнэн үг бодит тодорхойлсон байдаг. Одоо сонголт итгэл үнэмшил болов. Учир нь дараа жил энхийн эв найрамдлын гүнзгий агуулга утга учир тайлах стратеги даргалгаа гарц үүсгэх цөм хөтөлбөр үүсэх юм. Энэ үүсгэл нь Монгол орныг гарцаагүй стратегийн нийслэл болгож байгаа юм. Би Монгол улсыг стратегийн нийслэлийн төв гэж үздэг гэж онцлоод их гүрнүүдийн дунд уран нүүдэл гэж тэрээр анхааруулж. Энэ уран нүүдэл олдлоо. Уран нүүдэл парламентын төлөөлөлд оршино. Нэгдэх бөгөөд үндсэн үзүүлэлт нь хүүсийн төлөөлөл бөгөөд 50% нь эмэгтэй байх үзүүлэлт. Хоёр дахь бөгөөд утга учирын үзүүлэлт нь хөрш орны найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл болон алтай хэлний найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл. Уран нүүдэл үүнд оршино. У каждого мгновения свой резон, свои колокола, своя отметина. Мгновения раздают кому позор,
кому бесславие, а кому бессмертие. Бид яг энэ үед амьдарч байна. Хаврын 17 учрал. Кино дэлгэцэнд эгшилэх дунд кому позор, кому бесславие, а кому бессмертие. Тэр яг одоо болж байна. Не думай о секундах свысока. Наступит время, сам поймешь, наверное. Улс төр бол эрх мэдэл. Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигласаар хэрэгжүүлдэг. Монголд энэ дэнтсэн, тултал даварсан. Нам 33 төрөв. Бүгд бодлогын гэдэг боловсралгүй хүмүүсийн цуваа 33 намд орон зайд хэлсээр тэд бодлоготой гэж байгаа. Улс төр бол эрх мэдэл, эрх мэдлийг хүн эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг. Монголд энэ нь 29 тэрбум долларын өрийг байгалийн баялагаар төлчих юм шиг боддог. За мөн дэлхий дээр хамгийн түгээмэл нэг үйлдэл бол өргөний өршөөлд хамрах гарц юм. За энэ бол гарцаагүй бодлого. Монгол улсын хамгийн гамшиг нь тоогоор хэмжигдэж байгаа бол 29 тэрбум доллар. За мөн энэ их тоог өргөний өршөөлд оруулах гарцыг би энд дуртаад байна. Жилийн дараа Монгол нутгаараа 21 жил үргэлжлэх ганд нэрвэгдэх нь. Далайн Texas улс татах нь 36 тэрбумаас эхлэх төсөл энэ бодлого гарцаагүй. Необходимо встать на путь в сторону единой человеческой цивилизации, основанной на принципах миролюбия, нравственности, согласия с природой и культурного развития. Миротворческое движение. Pax Umbilica. Монгол инх тайванд өөрөө хөгжлийн хөтөлбөр байх тул монголчууд бидэнд эдийн засаг нэг талаасаа, нөгөө талаар эдийн засгийн үр ашиг. Ашигтай ийм зарчмыг стратеги гэдэг. Монгол өөрөө стратегийн төв. Тэр орон зай үүслээ. Арчлан иргэдийг идэвхтэй байхыг шаарддаг. Монголд төрийн албанд төсвөөс 190 мянган хүн цалин авч байна. Олон жил 60 байсан. Сайхан ер байгаад сүүлийн 4 жилд энэ суг өссөн үү, суг тэлсэн үү гэхүү 190 мянга болцсон байна. Арчлан зах зээлийн эдийн засагта эрхчлөөд бүтээлч иргэдийн нийгэм. Харин хатуу гишүүнчлэлтэй большевик загвармын давхарцсан 2 нам сонгуульд оролцсон хүнд ажил олгох замаар явсаар бид ийм гамшигтай учирсан. Гэмт хэрэгтэн авилагчдын удирдсан төртэй болжээ. Энэ зураглал социалист гэх орнуудад мөн ижил харагдаж байна. За хамгийн тодор Молдавт. Харин манад нөгөө нэг бас зураглал нь төрийн гих ажил албанд боловсрал ихэд дороо намын шахаа хүмүүсээр дүүрсэн байдаг. Яг ийм зураглал боловсрал болон шинжлэх ухааны салбарт хавтгай үүсэж хаач байхгүй зүйлээр бүрдэх эсдийн шалгалт өнөөдөр Өвөр хангай аймгаар тэргүүлсээр миний мэдхийн 10 жил дараалж байна. Нэг ялгаа нэгд байна уу, хоёрд байна уу, гуравд байна уу Өвөр хангаал төрүүлсээр. Физик гэх хамгийн амар биш баймаар шинжлэх ухаан Говьлтай аймгийн сумд байдаг. Хүн амаар манахаас ялахгүй давж байгаа Литв, Эстон, Киргиз төрийн албанд 20-с 46 мянган хүнтэй болоод байхад Монголд 190 мянга. Энэ бүхэн боловсролтой шууд хамааралтай. Гарц бий. Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй. Чингис хаан.